근데 арай л өндөр санагдаж байна. Тэг замилчт юм уу дөө. За тэгээд 10-ийнхаа нэг байлцаа. Хүмүүсийг нийгмиж асуугаад идэв штэ. Ер нь нийгмид нэр миний бодлоор номон дээр байгаа тодорхойлолоор ингэж байгаа байхгүй. Одоо хүмүүсийн зөрчил маргаа хүү амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээр өөрийн залгамжлагч тогтвортой шанаар хангадаг нэг нутаг дэвцэгтэр амьдардаг улс төрийн хувьд харьцангуй бие даасан одоо өөрийн эмх цэгц бүхий хүмүүс байгууллагын нийтлэл хүмүүсийн нийт ер нь нийгэм. Ер нь нийгэм гэдэг нь бол зүгээр л юу гэсэн үг. Одоо бид нар бүгд нийгэм. Одоо бидний энэ гарч байгаа энэ зөрчил маргаан одоо ер нь зүйгээл ер нь бүх юм ер нь нийгэм гэдэг чинь маш өргөө утгатай шүү дээ. Нийгэм болохоор ерөөсөө зүгээр хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Зүгээр энэ нийгэм гэдэг сэдвийнхаа одоо нэг нийгэм гэдэг сэдв чи одоо дотроос зөндөө байгаа шүү дээ. Харин энэ зөвхөн нийгэм гэдэг зүгээр нэг ихнийхэн сэдв нь болохоор одоо 10 дугаар ангийн хувьд болохоор зүгээр хоёр хэсэгт хуваачиж байгаа. Зүгээр нийгмийн бүтэц нийгмийн институт гэдэг эхлээд. Нийгмийн одоо бүтц нь болохоор микро түвшнийх. Микро гэдэг нь болохоор зүгээр жижиг. Харин макро гэдэг нь болохоор том. Нийгмийн институт нь том. Тэгээ бас нэг юм гарч байгаа. Хувь хүн өдөр тутамдаа юу хийж байгаа нь ер нь нийгэм бүтц. Бас байр суурь. Одоо байр суурь шалтгаалan хүн одоо юу ч хамаагүй хийж болно. Ер нь хүний байр суурьаар нь дүгнэдэг. Нийгмийн бүтэц гэдэг ойлголтыг би жижиг төвшөнд ярьлаа шүү дээ. Нийгмийн бүтэц нь болохоор ингэж байгаа. Одоо нэг хүн үзэж байгаа заяа. Нэг хүн хэлж байгаа. Одоо Ив Зандин гэж социологч хүн байгаад байгаа шүү дээ. 1994 онд хэлсэн. За энэ нь болохоор ингэж байгаа. Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд ер нь ингэж хэлсэн. За тэгээд 3 юм гарна заяа. Мэдээж байр суурь гэж юу юм гэдэг хүмүүс ихэнх нь асууж магадгүй. Байр суурь гэдэг нь болохоор хувь хүний одоо идэлж байгаа хэрэг. Одоо энэ минь гэсэн үг шүү дээ. Идэлж байгаа зүйл. Идэх хэрэг. Боломж. Одоо гүйцэтгэж байгаа үүрэг. Бусдын зүгээс одоо хоёр хүн харьцаж байгаа шүү дээ. Бусдын зүгээс хандлага нь цогц. Бусад хүмүүстэй одоо яаж харьцаад байгаа гэдэг нь ер нь нийгмийн байр сууриас яг ер шалтгаалдаг. За тэгээд мэдээж байр суурийг мэдээж одоо төрлөх байр суурь, олдмол байр суурь гэж ангилдаг. Төрлөх байр суурь нь болохоор одоо нэг одоо мухар цохроор хэлэх юм бол ер нь нэг яад гэж тий. Одоо зүгээр л ингээл төрөлхийн ингээл одоо байглаа заяасан гээл одоо жишээ нь одоо би ямар үндэстэн бэлээ гэдэг одоо халах үндэстэн гээл ер нь тийм тэрийг ер нь ингээл айлын дунд хүү гэдэг ер нь тэр нь тэгээд төрлөх. Харин олдмол байр суурь гэдэг нь одоо хувь хүн өөрөө хичээж олдог зүйл. Олдмол байр суурь гэдэг байгаа байхгүй юу? Одоо хичээн. Энэ мэдээж ил хүн хичээд шүү дээ тийм үстэй. Олдмол байр суурийн жишээ гэх юм бол одоо ер нь өндөр цалинтай ажилд орох гэх юм. Ер нь зөндөл юм байгаа юм дөө. Ер нь тийм. За тэгээд одоо энэ дээр болохоор ирэх гэж гарч байгаа үүрэг. Ирэх гэдэг нь болохоор ер нь тухайн хүн юу хийж байгааг хүлийн зөвшөөрөгдөж байгааг ирэх гэдэг байгаа. Харин үүрэг нь болохоор одоо цаанаасаа альбом хүчээр эсвэл сайн дураар ер нь тэгж байгаа одоо заавал биелүүлэх ёстой хим хэмжээний цогц заавал биелүүлэх ёстой. Үүрэг бол ирэх бол зүгээр бид нар хаас хамаагүй л мэдэн шүү дээ. Ирэх бол зүгээр л нэг байдаг. Ер нь бид нар ерөөсөө ингэдэг заяа. Ингэж хэлдэг. Үүрэг мэдээж үүрэг дагалдаад ирэх орж ирнэ шүү дээ. Хүмүүс л үүргээ заяа.
биелүүлж чадахгүй гэж ихээ яриаддаг тэнийг юм шиг. Мэдээж өөргөө яа штэ хүн чинь угаасаа гүйцэтгүүлэх ёстой штэ. Одоо чи 2 хүн маргаж ийзээ. Энд тэгэл муу амиа бие тооцсон зүгээр нэг ээж аавынхаа жаргалд идэлцэн гэд. Тэр тийм байдаг зөө. Харин нөгөөтөн болохоор миний ирэх гэдэг аашлаад байдаг зөө. Энэ хоёрыг зөрчил маргаа үүсэж байгаа сте. Тэр нь тийм. За хүмүүс одоо бисээ нийгмийн бүтцийн зүйлийг ярьлаа штэ. Одоо нийгмийн институт гэж юу яриад байгаа юм бэ хэлээцээ. Нийгмийн институт нь маш өргүүрээтэй, маш том. Нийгмийн институт нь болохоор макро түвшин мэдээж том гэсэн үг. Одоо чи нийгмийн институт гэдэг нь болохоор одоо ингээд сонирхлын бүлэгтэй адилхан улс төр дээр гардаг. Нийгмийн байгууллагуудын нийтлэл хэлээд байгаа байхгүй юу? Нийгмийн бүтэц, нийгмийн институт гэдэг юм. Тий. Тэр нийгмийн институт гэж юу юм бэ гэдэг хүмүүсийг боддог заяа. Нийгмийн институт нь болохоор одоо юу мэр чимтэй. Институт. Одоо нийгмийн нөлөөнд ор явагддаг заяа. Байнгын дахин тавтагддаг. Ер нь нийгмийн бүтэц үйлдэл тавтагддаг шүү дээ. Ер нь нийгмийн тэр нэг институт нь болохоор бас тавтагддаг байнга. Тэгээд нийгмийн институт нь болохоор ер нь тэгэл гэр бүл, боловсрол, шашин, шинжлэх ухаан, төр засаг, цэрэг айрам ер нь тэдний бүгдийг хэлээд байгаа. Одоо ингээд хүмүүс ингээд нийлээд нэг зүйлийг гаргаж байгаа шүү дээ. Мэдээж нэг агент байгаа. Тэр хүмүүсийн нийлээд нэг агентыг гаргаж байгаа. Ер нь тэр нь ингээд миний саяны ярьсан юм байна. Нийгмийн институт гэдэг чинь ерөөсөө л хийл. Бараг нийгмийн бүтцтэйгээ ер нь бол адилхан. Гэтэ нэг талаар өөр би тэрийг сайн ойлгохгүй. Гэтэ ер нь өөр. За мэдээж тэгээд за одоо ингэж харж байгаа зэ. Одоо нэг хүний үүрэг нөгөөгийн хэрэгжлэд саадуулдаг. Нэг хүний үүрэг. Тэр болохоор үүргийн зөрчил. Одоо багш хүн гэхэд л одоо албан үүргийг мэдээж гүйцэтгэх ёстой шүү дээ. Сургуулийн одоо дэг журам хэм хэмжээгээд. Харин багш хүн харин гэрээ ажиллах байгаад байгаа шүү дээ. Одоо нөхрийн шаардаа чи гэрээ ажиллаа хиймийгээ. Ингээ үүргийн зөрчил үүсэж байгаа байхгүй юу? Тэгээ би одоо алийг нэстэй юм бэ гээд бодъё заяа. Одоо би одоо ингээ хоёр ингээ юу давтцчихлаа шүү дээ. Заавал ихтэй үүрэг. Тэгэхээр би аль нь илүү надад ашигтай вэ гэдэг сонголтыг хийнэ. Тиймээс мэдээж би ажиллая. Ер нь тийм. За тэгээд одоо онлууд байгаа нийгмийн одоо социолог гэдэг нэг маш том ойлголт байгаа. Социолог гэдэг болохоор анх Конт хэрэгжилж ирсэн. 18 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их үеэр ер нь тийм. Тэгээд социологийг болохоор мэдээж Конт гаргасан гэж сайн хэлдэг шүү дээ. Тэрээр нийгмийн физик гэдэг зүйлийг гаргаж ирсэн гэж байгаа байхгүй юу? Ер нь нийгмийн физик. Ер нь Конт хамгийн анхны социолог хийсэн хүн. За тэгээд мэдээж одоо ингээд социолог бол ингээд хэдэн хүмүүс байгаад байгаа. Дюркем, Вебер. За одоо ингээд 3 онол байгаа заяа. Тэр 3 онол нь болохоор бүтэц чиг үүргийн онол, марксизм, бэлэг тэмдэг харилцан үйлдлийн онол. За мэдээж бүтэц чиг үүргийн онол нь болохоор ингэж байгаа. Өөрийгөө санаа бодлыг хэрэгжүүлэхдээ одоо мөнгө зөнг одоо ингээ бусад зүйлээс надаас ингээ үл хамааран оршдог. Энийг болохоор ингээ дүүрхэн хэлээд байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг жишээ нь би одоо ингэж бодъё зөө. Одоо би сургууль руу явна шүү дээ. Мэд хоцорч ичээ зөө. Тэгэхээр ингэж байгаа. Одоо тэр хүмүүсийн одоо хэлсэн албан журмыг би мэдээж хэм хэмжээ үүргээр биелүүлэх ёстой шүү дээ. Тэгээд би үгүй гэх юм бол ер нь тэгээл ер нь тийм дээ. Надаас үл хамааран оршдог энэ бүх зүйлүүд. За тэгээд бүтэц чиг үүргийн онолыг болохоор хэдэн хүмүүс гарч байгаа заяа. Durkheim, Parsons ер нь тийм. Durkheim, Parsons гарч байгаа. За Durkheim нь болохоор нөгөө нэг өмнө талын харин орчин үеийн судлаад илүү нарийн болгосныг болохоор Parsons хэлээд байгаа байхгүй юу? За бүтэц чиг үүргийн онол нь болохоор ер нь ингэж байгаа. Тухайн амьд биеийг амьдруулахын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг.
Одоо нийгмийн институт гэдээ бийсээр ирсэн шүү дээ. Одоо нэг баахан ингээд сонирхлын бэлгтэй адилхан. Тэдэр нь болохоор одоо үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүс гэсэн үг. Ер нь тийм тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг. За тэгээд одоо ингээд гурван зүйл гарсан заяа. Одоо чиг үүргүүд гэж нэг зүйл гарч байгаа заяа. Чиг үүргийг болохоор Жорж Мертон судалсан. Тэгээ одлаа ярьсан шудлаа ярьсан тэр чинь соёл дээр гарт. Ир Мертон заяа. Тэгээд ил чиг үүрэг, сөрөг чиг үүрэг, далд чиг үүрэг гэдээ гарч ирж байгаа байхгүй юу? За ил чиг үүрэг нь болохоор одоо тухайн зүйлийг одоо би ингээл бодно шүү дээ. Одоо ингээд би ингээл ерсөн ингээл ухаантай болмоор би ингээл хийшиг 800 амаар байна гэж бодно шүү дээ. Тэгэл ил нь мэдээж угаасаа ил байна. Угаасаа мэднэ. Тухайн зүйлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоосон бол ил чиг үүрэг. Одоо мэднэ гэсэн үг. Гүйцэтгэгчээсээ төрүүлээ. Харин сөрөг чиг үүрэг нь болохоор мдээгүй гэж угаасаа ойлгомжтой шүү дээ. Харин би одоо ийштэй 800 амаар байна гэд одоо хүсэл тэмүүлэлтэй байхгүй юу? Харин тэр нь болохоор сөрөг чиг үүрэг. Одоо миний энэ гадна дотор байгаа ингээд цаанаасаа хилээд байгаа тохионууд бол ер нь тэгээд сөрөг чиг үүрэг. Гинт тооцоолгүйгээр хийсэн ам алдсан зүйл бол. За. Чи далд чиг үүрэг зэ. Одоо сөрөг чиг үүрэг ярий зэ. Сөрөг чиг үүрэг гэдэг нь одоо би ингээд ухаарна шүү дээ. Тий. Ухаарчаад би ингээд за ингээд бодно шүү дээ. Би одоо яасан тэнийг юм бэ, миний юм бэ гэд. Би ерөөсөө угаасаа уцаал хөөж болохгүй. Угаасаа ингээд би ухаантай байх хэрэгтэй гэж бодно шүү дээ. Одоо ингээд сөрөг чиг үүрэг нь одоо тэгээд одоо жишээ нь би ингээд уцаар ингээд тоглохоо болно шүү дээ. Тэгээ уцаар тоглохоо болжоод буцаад уцаа ингээд авах юм бол заа юу. Одоо ингээд өөрийнхөө ингээд одоо тархиныхаа кодсон юмыг арилгах юм бол сөрөг чиг үүрэг. Зорьноос эсэргэй шазаах. Энэ нэг сөрөг чиг үүрэг. За дараагийн болохоор Карл Маркс гэдэг хүн байна. Карл Маркс нь болохоор ангийн ялгааг авч үздэг. 11-р ангийн нийгмийн хоршлыг хөндөхдөө ер нь одоо нэмэн үртгийг өөрсдөө авч одоо зарим нь ажилчлалаа бүтээлдэг. За Карл Маркс гэдэг хүн болохоор одоо хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг гэж байгаа байхгүй. За тэгээ марксист гэж байгаа юм зэ. Марксизм. За марксизм болохоор ингэж байгаа юм зэ. Одоо ингээд бид ингээ өмнөх үеишгээ байгаад байгаа гэдэг байгаа байхгүй юу юм тий. Одоо хүмүүсийг одоо ингээд албаддаг ер нь арга механизмаар ашигладаг. Одоо энэ хүчээр гэдэг зүйлийг ер нь марксизм дээр хэлээд байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингэж байгаа юм зөө. Одоо жишээ нь ингээ амьдралын яриа л да. Хүмүүс ингээ үйлдэл авдаг хүмүүс дургүй байдэн шүү дээ. Үйлдэл хийдэг хүмүүс зүгээр боддог биш. Одоо бодсноо мэдээж ашиглаад үйлдэл хийн шүү дээ. Тэгээ үйлдэл хийдэг хүмүүсийг үзий яддаг хүмүүс. Яг энэ би мэддэггүй. Гэтэ хүмүүс угаасаа тийм. Үйлдэл авдаг хүн болгон шүүмжилдэг. Нийгэм угаасаа биднэрт энийг хэлээд байгаа байхгүй юу? Нийгэмдээ сайн болчвол нийгэм угаасаа бүгд 100% өмнө нь тодорхой. Одоо хүмүүс ингээл асуудаг шүү дээ. Би нийгэмээ чийжлэхгүй, би нийгэмээ ойлгохгүй нэгэд. Ер нь тэр нь бол ингээд яаж байгаа байхгүй юу? Чи уг үндсэн суурийг мдээгүй ээж. Одоо тэгэл мартаад байгаа байхгүй юу? Одоо зарим хүмүүс ингэж чийжлэх заяа. Одоо ингээд амар амархан юм бэ, мамархан юм бэ гээл том дуурч бүлт үсрээл хүмүүст гайхуулаад. Ер нь тэр нь буруу шүү дээ. Хүмүүс гайхуулах чинь тийм хүсэж байх зүйл биш. Одоо чи ингээд яа шүү дээ. Бусад хүмүүст ингээ өөрийгөө ойлгуулах юм шүү дээ. Бусад хүмүүс өөрийгөө ойлгуулах гэхээр угаасаа тэр хүмүүс угаасаа тэнийг юм чамайг ойлгохгүй шүү дээ. Тийм биз дээ. Мэдээж ойлгохгүй хүн угаасаа ойлгохгүй байл л та. Мэдээж тэгээд яах ёстой. Чи нэг код арах ёстой. Хүмүүс ингээ өөрсдөө амар ингээ цензур тавиад идэх байхгүй. Одоо жишээ нь одоо би ингээ яа штэ. Одоо жишээ нь одоо сургууль дээр хэлэх юм бол одоо би ингээ нийгмийн штэ. Тэгэл нийгмийн ингээ би өөрөө зүгээр хийж байгаа штэ. Мэдж байгаа би өөрийгөө яах ёстойгоо. Тэгэд мэдээд байгаа хүмүүс намайг ингээ шүүмжилдэг. Би ингээ өөрийнхөө асуудал юу юм би ярих гайгүй л дээ. Гэтэ ер нь бол ингээ өөрийнхөө жишээг авч байгаа. Хүмүүс ингээ намайг ингээ амар шүүмжилдэг. Одоо жишээ нь юу гэмэр чи юм дээ. Чи нийгмээ арай хийгээд байгаа юм шүү гээл. Одоо чи амар муухай хараал над руу бүр.
Одоо жишээ нь одоо яаж байгаа байхгүй юу? Би үйлт хийгээд байгаа байхгүй юу? Хийгээд өөр ингэ байн бодохгүй. Сайн толгоонд ингэ бүгдийг боловсруулчаад ингэ хийгээд байгаа байхгүй юу? Харин тэр хүн өөрөө үйлдэлээ олигтой хийж чадахгүй гэж толгоонд ингэ бүгдээ боловсруулчаад ингээл арилгаа дахиж боловсруулж арилгаад байгаа байхгүй юу? Тим хүмүүс би бүр амар дургүй. Бүр ингээд хүнийг ингээд ялахулж ярьдаг хүмүүс би бүр үнэн дургүй бүр. За ер нь тэгж байгаа. За Карл Марксыгаар бол ер нь хийгээд байгаа шүү дээ. Ер нь үйлдэл авдаг хүн болгоны хүн болгон шүүмжилдэг гэдэг. Харин бэлэг тэмдэг одоо харилцан үйлдэл он тэгээд байгаа заа мид. Хүмүүс бэлэг тэмдэг дүүрийн ертөнцид амьдардаг. Мид жигийн мид тэгжилээд байгаа байхгүй юу? Одоо Вибер чинь ч юу гэдлээ тань хувь хүн одоо хүсэл зорилгоос одоо тийдэг гэх нэг. За бэлэг тэмдэг харилцан үйлдэл олон болохоор ингэж байгаа байхгүй юу? Ер нь одоо чи ингээ үйлдэл авах гэж мэдчихэж штий. Одоо би ингээ үйлдэл хийх хэрэгтэй юм байна гээд одоо толгооноос ингээ эхлээ нөгөө нэг яадаг штий ингээ боловсруулагдж байгаа штий. Энэ боловсруулагдж байгаа үйл явц нь болохоор бүтэц чиг үргэн заяа. Заяа. Тэгээд энэ боловсруулж байгаа үрийг хэрэгжүүлж байгаа үед заяа. Энэ хэрэгжүүлж байгаа үед чи нөгөө нэг марксизм орж ирээд байгаа байхгүй юу? Хэрэгжүүлж эхэллээ би ингээ ирсэн. Тэгээ хүмүүс шүүмжлээ. Ингээ намайг доош нь нийлээ гээд энэ бол марксизм заяа. Харин бэлэг тэмдэг харилцан үйлдэл он болгоно ингээд би ингээ хийж байгаа штэ. Одоо хийж байгаа. Тэгээ бусдхан юу гэж л надад хамаагүй штэ. Тэгээ бусдхан юу гэж хийж байгаа тэгэл надад хамаагүй юм чи би ингээс өөр юмаа хийн штэ. Тэгээд яг тэр юмаа хийж явах үйл явцдаа тэр нэг юунуудыг даван туулчих штэ би. Мэдээж тэр нэг айцуудаа шүүмжлэлүүдийг тэгээд даван туулчаад би ингээ юмдаа төвлөрж явахад одоо төвлөрж явах үедээ яг яаж хийгээд төвлөөд яг юу хийгээд байгаагаа бодох нь бэлэг тэмдэг харилцан үйлдэл байна. Яг яаж хийгээд байгаа юм бэ? Яаж ингэж хувийн зохион байгуулалтаа хийгээд байгаа юм бэ гэдэг нь ер нь энэ бэлэг тэмдэг харилцан үйлдэл байна. За харилцан үйлдэл гэдэг нэг зүйл гарч ирж байгаа. Харилцан үйлдэл гэдэг нь болохоор одоо хоёр хүмүүс бие биетэйгээ одоо бэлэг тэмдэг. Одоо ингэ солилцох замаар ингэ хариу өгчүүл бүйл явцсан. Ер нь тийм. За ер нь энэ гурав ингэж би амьдрал дээр хэрэгжүүлчихэж байгаа юм зэ. Ухаантай болоод. Одоо жишээ нь тэгээл ингэдэг шүү дээ. Инстаграм дээр ингээл ёо ямаасаа хүмүүс ингээл ийм бэ, тийм бэ гэж яриад байдаг шүү дээ. Энд чинь зүгээр нийгэм яриад байгаа байхгүй юу? Нийгэм гэдэг чинь угаасаа ингээ амар ингээ өргөө утгатай. Нийгэм чи хэцүү шүү дээ нэр үнийг хэлэхэд. Одоо жишээ нь ингээ бид нар ингээл нэг 2 ном 3 ном гаргаж чадахгүй байж ингээд өгсөн баасны чи 800. 800 авах гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Бид нар ингээ ерөөсөө ингээ яах хэрэгтэй байхгүй юу? Үйлдэл хийх хэрэгтэй. Зөв үйлдэл хийх хэрэгтэй. Үр дүн гарах хэрэгтэй. Ер нь тийм. Арай их хэрчлээ. Гэтэ ойлгоцсон байхаа гэж найдаа.